Aşıdı monkhuru hemete burugar bu aşıl. Ayım şekti kurvanı mu zayani zavulungu san. Ayım tasılığı tergu tini biyin kurvan gulegi. Ayla çadık çinegeri huçlın hececi çeril. Нимава ёсны буюу монголчуудын хэл занснаар бол улааны ёсны урсгалын хийдээ манай хийд маань ловон бодомж унаа гэж гол шүтэн байдаг. Ловон бодомж унаа бурхны маань тойрсон буман хандан бурхан байдаг. Буман ханд гэдэг маань бол бидний тоогоор бол 100 мянга гэсэн үг шүү дээ. Тэр буман хандан бурхтын нэг болох Мажиг Ловдомаа гэдэг бурхан маань энэ лүүжин зодын номыг бол анх ертөнцид дэлгэсэн байдаг юм байгаамаа. Тэгээд энэ ном маань бол эрт дээр цагаасаа зөвхөн багшийн амнаас шавийн чихэнд тийм ээ маш нарийн чандад за тэгээд дээрэс нь одоо багш нар маань сав шим болох шавнарыгаа маш нарийн сонгож тэрнийхээ дагуу одоо багш нар маань жүд одоо дамжилгаа хайрладаг байсан уламжлалтай. Тэр цагаас хойш бол одоо багшаасаа дамжуулж энэ дээдийн номыг бол өдий хүртэл залгамжилж ирж байгаа да. Бид бол маш их хувь төгөлдөр хүмүүс юм аа гэж өөрсдөө бодож өөрсдөндөө одоо маш их үүрэг хариуцлага хүлээж явдаг юм аа. Жанчвд эчнэлэн хийдийг 2005 оны модон дахиад жилийн өвлийн дунд сарын шинэн 25 буюу золын 25-ны бэлэг цайн өдөр бүддийн шашны тарины ёс болох зодол үжингийн номын залган жаавлах хувь төгөлдөр лам хувраг шавнар болон сүсэгтэн олонд үүдэнэж буйны үлсэн түгэн дэлгэрүүлэх зорилгоор зун дуйн дулам жав жаргал сайхны шинэн дэнцэл нар анх үүсгэн байгуулжээ. За анх тус хийдийг байгуулах болсон учир шалтгаан маань юу юм бэ гэхээр 66 онд одоо гандан тэгчинлэн хийдийн сайцуул байсан цагт олон лам нартын лүүжин зодын номын авшгийг хүртээхээр Анжаа гэж бид нэрлэдэг багш маань Шарав Жамц багш маань энэ лүүжин зодын номын авшгийг хүртээж байхдаа энэ Баян Хушууны хурлыг анх байгуулж байсан 7 хүний нэг Зундын Дуламжив гэдэг цач хандмаа ламд өөрийнхөө хэрэгэлдэг байсан гандан дамар буюу ёждыг бэлэг болгон өгөөд миний хүү нэг сайн цаг ирэхээр хурал байгуулах юм шүү гэж айлдвар айлдж байсан. Тэрнийхээ дагуу 2005 онд бол одоо энэ хүү хийдийг анх байгуулсан. Анжа буюу Баажа лама Мэдрийн Шарав Жамц 1898 онд хан хөхий уулын хошуунд төрсөн. Өндөр хангай сумын харьяат. Тэрээр 10 гаруй насндаа хан хөхийн хүрээнд чойрын дацанд шавилан сууж 20 насндан дом тавьж улмаар аюугүй гэлэн сахалт хамб нарын том лам нараар аг тарнын ёсны ном заалгаж Нямб Даяанан 4 жил орчим хийгээд 20 гаруй насндан тэгшин хүрээгээр дайчин 1 жил шахам ном үзээд богдын хүрээ орж эдга чойлон дацанд чойрын ном аг тарны номон үзхэн зэрэгцээ. Их хүрээний том лам цэцэн тойны дугур сүрэн аграм гэдэг хүнээр шашны дотоод бясалгалын нууц бид зүхий хүний хойд хавхад зориулсан ягмитийн догмог сүм гэдэг номыг заалгаж Нямб нянчгүй цэн Чингэлтэд уг номон бясалган сууж байжээ. 1930 онд дугур сүрэн аграмб олон шавьяан цуглуулж хэлсэн нь. Удахгүй 1937-38 оны үхэр бар жил шашин ном хаагдж хүрээхий тарнаа. Энэ үед олон хүн зуурдаар өнгөрнө. Та нар залуу улсууд ихэнх нь баригдахгүй байж болно. Би одоо мянган шави хаанрыг энэ алтан бомбон дотор хийгээд 7 хоног ном бясалган суув. Эцэст нь алтан бомбнаас алтан савхаар 3 хүний нэрийг суулж аргана.
Тэр гурван хүн Егмедийн догмог сүм гэдэг энэ чухал номыг цааш нь амьд мэндүүлсэн лам хувраг шавнартан зааж залгуулах ёстой. Тэгтэн гурвуулан чадахгүй. Нэг нь л залгуулах байх гэж хэлж 7 хоног номон бясалгаад хашаан дээгүр асар татуулж байж нэрийн суулахад эхэнд нь Анжаа ламын нэр гарч ганцхан дээлтэй буланд суугаад твхгэр хүрэн залуу босч ирэн ширээнд залгадж байсан байна. Дугур сүрэн аграмба 1949 оны хүржилж олон хүнд номон зааж чадахгүй байх. Тэгтэн ганц нэг хүн заагаарай. Харин 1961 оны хүржилээс шашны эсрэг уйлаж жаал суларч ирэх үед нь олон хүнд заагаарай гэсэн байна. Хамт нэр цуглагдсан хоёр лам нь удалгүй нас барсан байна. Үүнээс хойш Анжаа багш ламынхан захиасыг биелүүлэхийн тулд уг номон шовтон бясалгаж, богдуулын өвөр зүүн суг, хүрэл тогоод, заамрын хүлээ хан, хончин нуруу, эрен хавирга, улаан хад, хар чулуутын хэрд сууж байгаад нэг баригдаж тавигдаад нутагтан очиж 1949 оны хүржил хоньны бэлчээр дээр зуны ихэн сарын 15-наас эхэлж нутгийн дэвэ жандсан ширчин зундуй сундуй гэх мэт хүмүүст уг номон нууцад зааж байжээ. 1961 оноос үргэлжлүүлэн хуучин шавнартан зааж зун нь Улаанбаатарт ирж Даянч багш пүрүү жамдсан нарын хүмүүст номоо голчлон шүн заадаг байсан байна. Анжаан амьтныг өөдөн татах илт мэдэл үзмэрч чанарыг номын хүчээр олсон. Нохой давхидгүй, чон ойртдгүй, даардгүй, бороонд нордгүй, шармалгайтны шашны томоохон төлөөлөгч. Гандангийн олон сайн ламнар багшаа гэж дууддаг хүндтэй том лам Маран хүн байсан байна. Газрын олон хүнд аж тус үзүүлж байснаар 1971 онд Улаанбаатар хотноо таалал барьжээ. (2005 оноос анх үйл ажиллагаа маань эхлээд сүсгтэн олон болоод лам хуургуудаа бэлдэж сүсгтэн олондоо буяны хур буулгаж эхэлсэн. Тэр цагаас хойш бол одоо 20 гаруй ламтайгаар үйл ажиллагаа тасралтгүйгээр 10 орчим жил явж байна. Манай хийдийн жүд дамжлага бол энэ говийн ноён хөтгт буюу Данзан гар өвжаа ламын жүд дамжлагаар хурлаа хурдгаа. Луижин Зодо Луижингийн ном гэдэг нь биеийн өвлийг өгөх гэсэн утгатай бөгөөд өөрийн биеэр ертөнцийн олон амьтанд өглөх барих бясалгал ном юм. Эгэл хүмүүн бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй олон хийбитэн сэлтийг зочид барин өрн дуудаж өөрийн биеийг ном бясалгалын үүднээс өглөг болгон барьж хүссэн тэр зүйлийг нөхөн уг номын гол баримтлал юм. Зодо Луижин лам хувраг нь өөрийн биеэс илүү өрөөл бусдыг энэрэн нэгүүлсэх бодин сэтгэлээр чөмгөн бүрээгүүлэн лус савдаг альбин тэрэн богд чөтгөр гэх мэт тэр дундaan завсрын ертөнцөд зуурдын бардын төрөл авсан сайн төрлөн үл ол чадах сүнсийг номын увд цаар дуудаж өөрийн мах цус ясыг хүссэн зүйлд нь хувирган ундаалан дайлж тэдний бусдыг хорлох муу сэтгэлийг хувиргаж өөрийн номын нөхөр болгон хүн амьтанд хорлол үзүүлж байсныг номхотхон засдаг дээдийн бясалгал ном юм.
Энэ ном маань ямар учиртай вэ гэхээр тэр Буман Хандан бурхтын адистик жанлыг одоо бүгдийн авшгийг нэг дорн бидэнд түгээдгээр маш их өндөр дээдийн ном юм аа. За зах цухаас нь дурдахад бол одоо арх дарсны байдаг юм. Идээ цагааны байдаг юм. Үхээр ийм байдаг юм. За хил амны гих мэтлэн 499 төрлийн бузар азар болгоныг арилганаа. За түүнээс шалтгаалсан хүнд нөлөөлж байгаа муу нөлөөлөл болох тийм ээ. Сэтгэл санааны тавгүй байдал, бие эрхтэн өвдөх, за ажил үйлс бүтэхгүй байх гих мэтчлэн маш олон шалтгааны тэр 499 төрлийн муу шалтгаан бүгдийг арилгадаг ёстой. Хувь хүнд өөрт нь байх ёстой. Хэмэр сүлд, лаа таван тэнгэр, за орчин цагаар бол одоо энерги авраа гэж яриад байгаа юм. Тэр болгон заавал өөртөө ирж идэг учиртай. Лүүжин тавиулсан тохиолдолд бол сүл дуудуулах шаардлагагүйгээр тухайн хүний сүлд хэмэр заавал өөртөө ирж идэг учиртай. Газар лус дахаар бол энэ лүүжин зод энэ номыг уншуулна. За дээрээс нь одоо ажил үйлс бүтээхээр бол энэ номыг уншуулна. Янз янзын хар цагаан хилам, атааж өтөө, хэрүүл тэмцэл тэр болгонд энэ номыг уншуулахад бол тэр барцад саад болгон арилах учиртай. Мэдэхгүй шалтгаанаас бол эцэг ихтэй байдаг юм. Газар луст байдаг юм. Бурхан шүтээндээ байдаг юм. Алдаа алдсан байдаг бол тэр болгоныг намжлах гих мэтлэн энэ ертөнцид одоо болох болоод болохгүй юмс болгонд уншдаг дээдийн ном байгаамаа. За энэ ертөнц гэлтгүй ертөнцийн одоо бидний махан биеийн төрсэн хүмүүсээс гадна 6 дахь ертөнц буюу хий ертөнцийн амьтдад бол маш ачлалтай ном юм байгаамаа тийм ээ. За дөнгөж бурхан болсон хүнд бол одоо хаа хүрэх замын зааж өгдөг. Замын саад бартаа болгоныг арилгаж өгдөг. За дээрээс нь бол одоо сайн төрөл олоход нь маш их тус дэм болдгоороо энэ ном бол одоо агуу. За тэрнээс гадна бол одоо янз янзын хорлол үүсгэж байгаа газар лус байдаг юм уу? Альбин тийрэн байдаг юм уу? Тэр болгоныг одоо аваачих ёстой газар нь аваачиж өгдөг дээдийн ном учиртай. Хэбитний хорлол болох хулган, могойн яр, буруу харсан толгойтой газрын юм гэх мэтийн он шүн улалдах өвчин. Хавдар хийгээд сэтгцэн өөрчлөлт. Айж цочих, хар дарах, сэтгэл санаа тогтохгүй болон галзуурах гэх мэтчлэн өвчин зүдгүүрийг арилгаж зайлуулах бөгөөд хур бороо үл орох, ган гачиг, зуд турхан, газар хөдлөх, тарианого үл ургах гэх мэт юм байгалийн гамшигын муу үр дагаврыг дарахын тулд уг номыг уншхан лусыг тэтгэн газрын гүйдлийг даран төрлөн олжуул чадах төөрсөн сүнс сайн төрлөн олох зэрэг эгэл хүмүүн бидний нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй хий битэн сэлтийг номын нөхөр болгон зөв замд нь дагуулan хүргэх дээдийн ном юм. Уг номын гайхалтай мөн чанар нь хүн амьтанд хорлол үзүүлж байгаа сад дээрээ буюу лус савдаг альбин тийрэн богд чөтгөр муу сүнсийг хатуу гүрэм номоор дарахаас илүү өөрсдийн хүссэн зүйлийн өгөн баясгаж дээдийн номон дуриалан дагуулж зөв сэтгэл төрүүлдгээрэн онцлог. Тэдгээрийг хатуу гүрэм номын хүчээр даран зайлуулж тэрхэн хугацаанд дарагдж буй мэт боловч өс хонзонгийн сэтгэлээр муу чадал хүч нь улам нэмэгдэж эргээд хорлол үзүүлэх нь магадтай байдаг. Завсрын ертөнцийн эдгээр амьтанд ёр бусын гайхалтай тус эрдмийн үзүүлж байхад хүмүүний ертөнцид үзүүлэх хаж тусанд цаглшгүй юм. Зочлом нар бол одоо
Жадзэ буюу 108 булаг шандны хээрийн бясалгал гэж маш сайхан нарийн нандин хээрийн бясалгал хийдэг заншилтай. Энэ бол эрт дээр цагаасаа үе уламжилж ирсэн нандин сайхан жүд уламжлал юм аа. Манай лам нар бол 2008 онд нэг яваад ирсэн. За сая 2013 онд 6 залуу лам хургууд маань яваад бясалгал нямба амжилттай сайхан дүүргээд ирлээ. Чумаг жадж. За ингээд жарц нэмэнд явж явах хугацаанд бол одоо хорих одоо цэвэрлэх тийм зүйлүүд маш их байдаг. Одоо жишээлбэл одоо ингээд айлд орохгүй, унаа унахгүй, үс хумсаахгүй, барилга одоо хадаг мөнгө төгрөг одоо авахгүй гэх мэт. Одоо тэгээ тохоо өндөр юм дээр одоо суухгүй гэж хүртэл байдаг. Чумаг жадж гэдэг нь 108 булаг шанд гэсэн утгатай бөгөөд 108 булаг шандны хээрийн даян бясалгал юм. Зоч буюу лүйдинчлам ховрог хүн бурхан номондон чин сэтгэл оюун ханам бүгдийг зориулсны үндсэн дээр хийдэг хээрийн бясалгал бүтээл юм. Энэ явж байгаа 6 лам нар бол энэ бясалгал нямбанд явах гэж сүүлийн 8 жил тасралтгүйгээр хөдөлмөрлж энэ номын талаар өдөр шөнөгүй залбирж, хүсэж, мөрөөдөж, даатгаж байсны үндсэн дээр бол одоо хүсэл нь биелж энэ бясалгал нямбандаа яваад маш сайхан амжилттай яваад ирсэн. Энэ бясалгал нямбанд бол одоо төдийлөн лам болгон дуртай болгон яваад байдаг бай. Яваад ирсэн лам болвол одоо бас дээдийн номын чухаг нэгэн сайхан бясалгал нэмбэг хийсэн буйнаа хураадаг. Номон дээр байдгийн 108 булаг шандаар яваад лүүжин тавьсан төдийд Бодисаттвагийн 10 явдлаар явсантай дүйцэх буян хураадаг гэж номон дээр байдаг. Тэгэхээр бол энэ номны маань ач буян буян хишг нь бол цаглашгүй. Тэгэхээр бол энэ бясалгалд явснараа энэ лам нар маань ямар лам болж байгаа юм бэ гэхээр сая нэг хаанч очиод лүүжин тавьсан тэр ном болох байсан. Лүүжин тавьдаг лам боллоо гэж бодож болохоор лам нар болж байгаа учиртай. Нийт 135 хоног буюу 4 сар 15 хоногийн турш жодгорт байгалийн цас бороо, салхи шуурга, үер ус, хатуу ширүүн цагаагарыг үл ажиран ном бүтээлдэн шамдахтан айлд орохгүй, унаамал унахгүй, эм тан уухгүй, ус сахлан авахгүй гэд олон нарийн дэг ёсны дагуу тэсвэр хатуужлыг туулан хийдэг байна. Бид нэр тэгээд одоо энэ 4 сарын 10 дээр гараад одоо 8 сарын 28-нд ирэх одоо энэ хугацаанд одоо бидний одоо энэ жодрог маань одоо хайшааш 1 метр 20 санжи одоо юм урттай тэгээд одоо хөлөө жийж одоо дугтай тэгэж хөвтөж чадахгүй. За Г маягийн ерөнхийдөө нэг Г маягийн чэйжээ дөнгөж тавиад хөл нь одоо энэ урагш одоо нэг тийм Г маягаар унтдаг. За унтах цаг бол биднэрт бол ховрхон одоо цаг одоо өдрийн уншлагаа уншаад л оройн одоо нөгөө нартайгаа уралдаж одоо уншлагаа дуусаад л номжлаа хийж дуусаад л орой буцаад л 8 цагаас нэг 11 цагийн хооронд одоо тун барьж одоо номоо уншаад л тэгэл нөгөө 11-аас чинь за унтах сард нэг 12 өнгөрн за тэгээ нэг 3 хүртэл нэг амарч байгаа 3 цагаас босч одоо номоо уншин. Тэр энд одоо цаг нь одоо 2хан цаг байдаг. Тэрэнд нь одоо тэгээ нэг сайн тухтай амарч чаддгүй. 4 сарын хугацаанд бол байгалийн маш их олон үзэгдэлтэй таарсан шуурга, хавсраг анх ингээл гарахад бол бидрийг гарахад бол засан шуурга ерөөсөө дөнгөжл гол мос харцлал гарч ичээсэн. Тэр үед шүн босч ирж уншихад бол хонх хүртэл хайраад л анханд бол хэцүү санагдажсэн. Явж байгаа үед одоо үер усны асуудал их болно. Одоо тэгээд үер усны асуудал гэхээр одоо товгор газрыг их харж буудаг. Бид нар одоо тийм хотгор төвгөр газар их буудаг. Овгор газрыг их харж буудаг. Одоо
ус мус орчих уу дээ гэж санаа зовоод одоо ус бол орж исэн л доо. Бид нар чинь одоо тэр нэг юуны Эрдэнэ сантын тэнд одоо нэг үертэй нэг таарсан одоо тэр үе тэгээд буцаад өглөө нь ачаагаа үүрээд явхад тэгээд үерт орсон болохоор их хүн дээдэг бидний ачаа. За тэр тухайд одоо 50 ил ачаа байсанд одоо тэр бүх юм чинь одоо норчгоор чинь их хүнд болчдөг. Тэгээд өдөрт одоо ингээд бид нэр ингээд явж хахад янз бүрийн шороо одоо шуурга, цас, бороо одоо үер одоо их таарлддаг энэ 4 сарын турш одоо явхад за тэр болгонд одоо тэгээд ёстой бороо орж ин одоо нүүж болохгүй унтаж хөвтөж ягаад яв их тийм асуудал байдаг. Юу л бол одоо цас шуурна, бороо орно, үер болно тэр үед явж байдаг. За тэгээд нартай үед бол бас ачаа үрээ тэр хүнд ачааг үрээд одоо олон километр явна гэдэг бидний одоо дооч одоо дунд одоо явдаг одоо километр их бол нэг доотлолд ерөнхийдөө нэг 10 гаруй километр явдаг. За тэрнээс гадна одоо болог ус нь хаана байна, гол нь одоо хаана байна. Тэгэхээр хол байх юм бол тэр заавал тэр болог одоо шамд одоо гол дээр очиж идэг. Тэгээ явж байхад бол холын замд юм чи одоо бид нар чинь тэм тангараг дамцагтай тэгээд цээртэй өвдөхтэй юм уухгүй өвдсөн нэгэндээ туслаад ачаа үүргээд хөл гар бол наад зах нь ингээл цэвэр үсрээл алхаж чадахгүй ингээл үүргээд аахгүй хүнд анхандаа бол хэцүү хэл ясан тэгэл нэг нэгэндээ олуулаа явна хамтын хүчээр тэгэл ном бүтээн гэсэн гарсандаа зоригтой хүрэхийн тулд анханасаа л хичээж гарсан нэг л зорж гарсан зоригтой тууштай хүрэхийн тулд л бид хэд ингээд бөөндөө зориглож гарсан. Тэр их хүнд ачааг үрээд огцон өндөр болоод алхахад бол чин сүжгийнхээ хүчээр л гарсан. Эсвэл хандан бурхныхаа төшиг даатгалд одоо орохын тулд лам хүний зориг лам хүн болоод одоо өөрсдийн чин хүсэл эрмэлзэл хамаг эдний тусыг бүтээх одоо аврал дээд багш нарын ач тус үе залгамжаага болон явж байгаад энэ хол замыг барцаж саад тэр болгоныг даван туллаа. 4 сарын 16-наас гараад одоо энэ 8 сарын 28 хүртэл одоо 4 одоо энэ гэрийн 7 гэдэг нэг юм одоо гэрийн 7-оос одоо харангаад одоо энэ нэг айлд очиод одоо энэ гэрийн 7-ог одоо гэрээс одоо гарахгүй 7 хоног. За тэрнүүд одоо тэр хашаанаас ерөөсө гарахгүй гэсэн одоо нэм бэлслээ гээд номоо уншаад лүүжингөө уншаад тэгээд гадаал яг л адилхан 4 тунгаараа уншдаг. Шүн босч одоо гэрчээсэн өдөр одоо орой шүн өглөө хэмт нүүхгүй л болохоос одоо яг адилхан 4 тун барьдаг. За тэгээд дараад нь одоо энэ гэрийн 7-оос гадна одоо энэ жамгны болог гээд одоо энэ болгоолын одоо зүүн сууганд одоо энэ жамгны болог гээд болог байдаг. Тэр нь босоод одоо энэ хээрийн 7 гэж одоо энэ 7 хондог. За тэрнээсээ гараад одоо энэ 108 булаг шандаар явж байгаа болохоор одоо энэ 54 хоног нь одоо энэ элсэн тасархай дээр одоо энэ таарсан. Тэрэн дээр нь болохоор одоо энэ олон сар явж байгаа болохоос ар гэрээс нь одоо хүн амтан ирдэгвэ. За тэр тэгээд энэ 54 хоног дээр нь одоо ар гэрээс нь одоо ах дүүнэр нь ээж аав нь эгч дүүнэр нь одоо багш нар маань бас ирдэг эргэж тавьдаг. За тэр үед бол одоо хамгийн их гоё үе байдаг. Одоо олон сар одоо аав ээжтэйгээ ах дүүнэртэйгээ уулзахгүй багштайгаа уулзахгүй болохоор тэгээд тэр үед их гоё сэтгэл санаа их гоё байдаг. Одоо тэгээд уулзсныхаа маргааш нь одоо нэг өдөр бөөндөө одоо ярьж хөөрөөд ийм юмтай таарсан одоо тэр одоо ус үер бороо тиймэрхүү байсан гэдэл багштайгаа одоо яриад сухаар их гоё байдаг. За тэгээд маргааш нь за тэгээд нэг явхад бол тэгээд бид зургуулаа одоо явхдаа их тийм олуулаа юм шиг санагддаг л да. Ерөн 60-нд явж байгаа хүмүүсээс одоо нэг 2-ороо 3-аараа 4-өрөө л явдаг. За манай энэ хийдээс болохоо бид 6 явсан зургуулаа явхад одоо 6 өнгөдөг чинь инээж хөөрөл их олон хүн шиг л байдаг л да. Тэгээд тэр олон хүн ирээд явхад одоо маргааш нь одоо их сэтгэл санааг сонирн байдаг байхгүй одоо ингээд нэг л юм одоо ингээд аваад явцсан юм шиг нэг зургуулаа байгаагаа мэдгүй одоо нэг инээж хөөрж исэн болохоор тэр олон хүн чинь явж байгаа чинь зургуулаа сайн үлдсэнгээ мэдгүй тэгээ нэг тиймэрхүү нэг үлдчихсэн. За тэгээд одоо тэр 7-оос цааш бас нэг 54 хоног байна л да 108 хоног гэж 54 хоног. Энэ нь болохоор одоо хамгийн сүүлийн одоо 4-р 7 өдөр одоо энэ орчуулан газар болох энэ их наранд одоо 7 хоног. За энд одоо ингээд очиод анхны өдөр очиход бас их эвгүүлтэй тий. Одоо энэ анхны жилд одоо нэм бэлтгэл одоо 60-нд явж байгаа хүний сэтгэл бол одоо анх одоо энэ шарилын газар хоног ихэд бол их
бас нэг жоохон эвгүй байсан л да. Одоо тэгээд яг одоо их болсон 6 тулд хамаг амтны тусын тулд явж байгаа болохоор одоо хандан бурхандаа залбираад багштай залбираад явж байгаа болохоор одоо энэ нэм бэлтгэл одоо бүрэн дуусахын тулд одоо энэ номоо уншаад л одоо тэгээд өөрийн чин сүжигтэй байх л ёстой л доо. Лам хүн гэдэг бол одоо бас туйлын хөдөлмөрч асуудал байдаг. Тэр бол одоо хүний нүдэнд тэр болгон одоо үзэгдэж харагдаад байхгүй одоо би тэгсэн ингэсэн гэд зарлаад явдгоо одоо тэргээрээ үл их онцлог байдаг. Тэгээ бидний энэ явж байгаа ингээд үеийн нэг гол зорилго болохоор эрхэн тураахын тухайд явдаг. Одоо тэр булаг усан дээр очиод ингээд нэг зан үйл гүйцэтгэлтэй одоо ингээд тэр булгаас ингээд нэг чулуу аваад ингээд явдаг. Тэр нь одоо ямар учиртай вэ гэхээр зэрэг одоо дээд одоо сансрын үзүүрээс одоо доод очир тамын одоо ёроол хүртэл одоо ингээд энэ зайд ингээд бүх одоо тэр тэнгэр чөтгөрүүд ингээд одоо ладраа нууд ингээд багтчихэдэг гэж үздэг. Бас бид нэр ингээд үр гүүрээд ингээд сахалдаа баригдаад ингээд гандаж гундаад явж яхад бол хүмүүс бас бадарчин гэж одоо зарим мэдхгүй болсод бол их ойлгодог юм шиг байгаа. Тэгэд бид бол бас бадарчид бол биш юм аа. Одоо ингээд ханд бурхны ингээд энэ ном бүтээлийг хийгээд явж байгаа тэр цэн сүжиг өвөрлөж яваа тийм бүтээлч одоо хувиргууд юм багмаа. Тэгэд бид нарыг ингээд явж явах замууд ингээд одоо орон нутгийн одоо сүсгтэн олон одоо маш их хэлхсэг дотн ханддаг. Одоо хоол унд одоо бидний хүмүүсээс одоо гол дэмжлэг авдаг юм бол ерөөсөө л одоо хоол унд шүү дээ. Тэгээд одоо тэр хоол ундыг авчирж өгдөг. Одоо бид нартэй илгэсэх дотн их сайхан харьцдаг. Одоо тэр нийт цэцгэн олонд их баярлж авдаг аа. Бид нар одоо Жирдэн дээр байх хугацаанд хоорондоо ээлжтэй тэгээд нөгөө бусад ламраа ном содор уншаад ингээд бяцлаглаа хийж байгаа хугацаанд хоол ундыг бэлтгээд ингээд цаг цагт нь том барьсан үед нь хоол ундыг хийж бэлтгэж өгдөг байсан. 6 хоногт нэг удаа ээлж таардаг. Одоо жоохон юм. Яан зарчлаа. Янз нэг мэдэхгүй болоо хатад шантаруулсан. Гол ихтэй байх. Зээлдгээс баг. За, яга бич. Тэр өрөө тэгэл тий. За. Тэр мөрч ихтэй гэсэн. За. Цагаа гороо. Тон цагаа гороо.
За тэгээд бид нь одоо ингээд 9 насхаагаас одоо ингээд гараад Батхан уул гэдэг одоо тийм өндөр сайхан хонгон тагшин байгальтай тийм газар байдаг. Тэнд болохоор одоо нэг наран болог гэдэг болог байд юм лээ. За тэгээд энэ 4 сарын турш явж байгаад одоо хийцүүж үе таарлаа. За тэгээд нэг хөгжилтөөж үе бас бид 6-аас хөгжилтөөж үе их гарлаа. Тэгээд манай нэг лам одоо Батхан уулны тэнд явж байгаад одоо нэг чомтой тараад. За тэрнээс их жоохон жавчирдоод нөгөөд чинь 2-2 чон хажуугаар нь яваад. За тэнд тэгээд ерөнхийдөө тийм хүн амтан очтгүй тийм онгон тагшин байгальтай газар. Тэр ууландаа болохоор. За тэгээд тэр 2 чонтойгоо таарчаад манай нэг лам жавчирдоод бидэн дээр ирж хэлээд би ингээ ганцаараа явж байгаад уулан дээр гараад зогсож исэн чинь нэг чонтоо тааралдсан. За тэгээд их ийгүү байсан боловч тэгтээ дорлогоо ороод буцаж ороод номоо уншаад тэгээд хамт явжсэн лам нартай хэлсэн. Чи ингээд 2 чон байна. Тэгээ нэлээд жочирдсан байдалтай одоо ирэхэд бид нэр одоо жоохон тайвшруулад за одоо ингээд хэмэр сүлдтэй хүндэл одоо энэ чон одоо харагдтiin гэсэн гэж хэлээд одоо жоохон тайвшруулад бид зурга жодортноор жоохон тайвшруулаа юм хэлээд за одоо ингээд номоо уншиж гэдэг шиг манай лам за. Тэгээ бид нар юм яриа сууж чинь нэг нөгөө 2 чонд уйлээд тэгээ манай нөгөө жочирдсан нөгөө лам чинь манай одоо өдөрдөж явсан одоо энэ ламд хэлж лама яг энд үлсэнтэй гэдэл жочтой бид нэр за үлсэн ахын одоо ингээд номоо уншаад ингээд хончих гэх. Тэр үед их хөгжилтэй байсан л да бид зураг одоо тэгээд бид нэр тэр наран болог дээр одоо ойрхон буугаад их 3 хонсон. За тэгээд тэр цаашаа толтой ашиалуудад авах гэж байгаа. Тэгээд толтой ашиалууд аваад тавха болоод одоо тэр цүүгэл гэдэг газар руу оруудаад явсаа. Бид нар одоо ингээд нүүх болгондоо ингээд бас овоо босгодог. Одоо тэгээд овоогоо ингээд аагсыг зураад ингээд 18-аад энэ одоо ямар учиртай вэ гэхээр зэрэг одоо тэр овоогоо ингээд эмчин шигчин одоо бурхан болгоод одоо тэр нутаг орны уулс доллос савдаг одоо тэр хүн зан ингээд бүгдийг энэ тэр хандан бурхны одоо ивэл даатгаад ингээд үлдээдэг тийм бэлгэлж юм өстэй юм аа. Одоо энийг ингээд одоо тэрд ингээд хураагаад тэгээд ингээд тэр чулуунд шингээж аваад ингээд одоо 108 болтол нь ингэж яваад хамгийн сүүлд нь дүртээр одоо ингээд бас 7 хоног ингээд бясалгал бүтээл үлдээд тэгээд эдгээр ингээд одоо тэр ладраа нугуудаа одоо бурхад болохын тухайд ингэж хүртэл ингэж нэм бясалгал үлдэж хийж явдаг. Сүүлийн 7 хоног нь дүртэд 7 хоног буюу үхээрийн газарт 7 хоног бясалгалан хийж дуусгаад шууд хийд хүрэндийн ирж лам багштан тоогон өргөх буюу таринан хэд тоолж бясалгал хийснэн айлтгаж уг бүтээл нямбан тайлдаг ёс заншилтай. Ингэж явах хугацаанд 108 булаг шандүрээс лад дээрээ буюу хийбитнүүдийг нэгэн жижиг чулуунд номын хүчээр цуглуулан номходхон хурааж явсаар сүүлийн өдөр тэдгэрийг номын хүчээр сайн төрлүүд нь явуулдаг. Буудлалсан газар бүхэндэн овоо босгон аавс үзурч юмчин ширчин бурхнаар тухайн газар орон нутгийг сахиулан үлдээж хүн амтанд хорлол үзүүлж байсан хийбитнүүдийг номын өвдөсаар тэтгэн номхотгодог байна.
баранто тодворошо Төвтэй толгой дээр ирчээд одоо хийд рүүгээ орох үе хамгийн одоо их гоё үе байдаг. 4 сар гарантай явж байгаа болохоор одоо хийд рүү орно гэсэн сэтгэл их гоё тийм догтлолтой байдаг. Одоо тэгээд багш минь хүлээж байгаа, ээж ам минь хүлээж байгаа. За тэгээд одоо энэ лам хүн одоо тэгээд төрүүлсэн их эцэг гэдэг болох одоо бас их ачтай эрдэмтэд тустай хүмүүс байд юм аа. Тэр янзаар одоо нэг хийд рүү ирэх их хүсэлтэй. Тэр үед одоо бид нарыг одоо ингээд дөтөр толгоос ингээд буугаад явж байгаа те бороо орж исэн шүнжэнгөө бороо ороод оройн яг хийд рүүгээ явандаа гэж яхад одоо үер болоод одоо хамаг л одоо жодгор одоо тэр бүх юм орж исэн маргааш өглөө нь одоо нүүх гэхэд бороо их орж исэн. За тэгээд ачаа их хүнд хийд рүү явна гэсэн одоо хүсэлтэй одоо чин хүсэлтэй болохоор одоо тэгээд яалтч одоо хийд рүү явна. Тэгээд одоо тэр уул одоо тэр их нарнаас одоо олон километр одоо уул их давж явдаг л да. Тэр үед одоо тэр өндөр уулыг даваа доошоо уруудна гэдэг чинь бас бороотой үед бас их хэцүү байдаг. Нэм бясалгалаа дуусаад олон багш нарынхаа захиасаар номоо бүтээчгээд сүүлийн өдөр одоо хийд рүүгээ алхаж явах замд бол одоо тодорхой нямбнаасаа дуусчихна гэдэг утгаараач тэр гэртээ ирж гэн хийддээ ирж гэн бүтээлээ дууссан зорилгынхаа үзүүрт ирлээ гэдэг талаасаач тэр юм уу сэтгэлд бол маш олон юм бодогдсон. Тухай явж явах хугацаанд бол сэтгэлээ нэг төв байлгаж исэн боловч сүүлийн өдөр бол тэгэл олон багш нар болоод бурхад хамаг амьтад эгэл амьтдын зовлон хийгээ энэ ертөнцийн бүхэл одоо сав шимийн ертөнцийн тэр болгон л одоо сэтгэлд орж ирж одоо хамгийн л одоо миний хувьд бол өөрт одоо бодогдсон бодол бол эгэл ертөнцийн амьдралаас илүү энэ номыг бүтээж хамаг амьтад тус болохын тийм чин илэрмэлзэл байсан. Тэрнийхээ одоо тус болох тийм дээд ориглолд нь хүрэх шат даваа болгоно бол би одоо эхнээс нь ингээд тавиад гიშгээд явж байна гэсэн чин ирэмжил хүсэл төрж маш их нэг талын төв бодолтой болж лам хүний одоо ламл болсон тэрл зоригтой хүрхийн чин нэг үзүүрт сэтгэлтэй бол одоо төвлөрж чадсаа би бол. Галын ариулганы одоо дээд хэлбэр буюу жинсрэг тэр тухайн ямар ядам ямар бурхан бяцлагсан тэр бурханыхаа омог сүрээр тэр галын ариулга хийдэг учиртай. Тэр бяцлагал нэм хийсэн лам нарыг бол ариусгаж тэр хорлох гэж өөрт нь наалтсан муу юмс болоод муу сэтгэлтэн хорлогчин болгоныг арилгахын тухайд галын ариулга хийдэг учиртай. Тэр ариулганд маань бол одоо 6 лам маань сайхан залбирч сууж өөрт нь л одоо тохиолдсон янз янзын таагүй юмс за дээрээс нь мэдэхгүй хорлолын сэтгэл хорлолын одоо муу юмс болгоныг арилгуулахын тухайд тэр жинсрэг өргүүлдэг. За жинсрэг өргөх ёслол бол маш нарийн нандин
уламжлалтай. За доор нь тав буюу жанхар тухайн ямар бясалгал ням хийсэн ямар бурхны жинсрэг өргөх гэж байгаас шалтгаалаад тав буюу тэр жанхрыг бүтээдгээ. Хэцүү үгээр явж одоо ирэхэд бол одоо хандан бурхны ивэлд багтжил тийм актер юмд явж ирдэг гэж ойлгодог. Угаасаа багш нар маань ч тэгж бидэнд сургаж ийсэн. Бид ч одоо шав олон хуургуудаа тэр дагууга ёс заншлаа уламжлуулж үлдээж маш сайхан амжилттайгаар 6 лам маань одоо яваад ирсэнд бол хийд орныхоо зүгээс болоод багш болсон миний зүгээс бол одоо сэтгэл санаа маш өндөр байгаа. За тэгээд энэ хийдтэй оож ирээд бид 6 одоо оож ирээд одоо энэ оож ирэх үед одоо нүднээс их нулимс гоож их баярлна. Алхаа маань их том болно. За тэгээд дотроо их л юм бодож оож ирлээ дээ. За тэгээд бид 6 одоо энэ жинсрэг зутгах гэдэг одоо энэ хурал болдог. За тэр үед одоо ингээд суугаад бодож байхад одоо ингээд л одоо өвчин зовлонгөө гай барцдаг одоо ингээд л оож ирдэм байжээ гэж бодоод л сууж байлаа да. 6 лам хүүхэд маань яг сүүлийн өдөр ингээд үргээ үрээд энэ чингэлтэй ихээсээ доошоо уруудаад хийд рүүгээ орж ирж байхад бол миний хувьд багш болоод энэ лам нарыгаа одоо бас энэ дээдийн номонд хөтлж яваагийн тухайтад бол одоо сэтгэл санаа маш хөдөлж тэр хөдөлж явах явцдаа бол одоо гол нь юу бодогдож байсан бэ гэхээр олон сайхан тэр надад энэ дээдийн номыг зааж өгч байсан багш нар маань л нүдэнд өөрийн ирэхгүй нүдэнд харагдж байлаа. Тий. Миний тухайтад бол одоо энэ бясалгал нямбанд яваад ирж байхад бол тэр сүүлийн өдөр гэдэг маш хүнд ачаалттай өдөр байсан. Яагаад вэ гэхээр 4 сар 15 хоног одоо ямарваа нэгэн барцад саадгүйгээр яваад ирж байна гэж нэгдүгээрт сэтгэл санаа бол маш сайхан. За хоёрдугаарт гэвэл энэ их хугацааг туулчаад энүүхэн хооронд саад орох үедээ гэж маш өөрийгөө цэнж их актер сэтгэл санааны болоод би эрхтний чочролд орж байсан. Тэгэд энэ хүүхдүүдийнхаа ингээд яваад ирж байгааг харахад бол одоо өөрийн ирэхгүй л нүд бүрэлзээд нулимс мэлтэлцээд маш сайхан боловч одоо
их тийм доглолтой байлаа. За дээрээс нь бол одоо би лам болсны тэр дээдийн сайхан лам багш нар маань надад номоо түгээсний одоо ач гавьяа нь зөвхөн би биш надаар дамжуулаад энэ олон сайхан хуургууд энэ дээдийн номонд шамдж байгаа нь бүр сайхан санагдчихлаа. Ямарваа нэгэн нэм бясалгал буюу бүтээлийг хийхэд бол маш чанд дэг журам за дээрээс нь хатуужил шаардагддаг. Тэр болгонд бол одоо дээдийн номыг хийж яхад бол цаг зуурын атаачин төтөөчин хорлогч нар бол маш ихээр үүсдэг гэж үздэг. Тэр болгоныг арилгахын тухайтад жинсрэг зутгах буюу жинсрэг өргөх ёслол гэж нарийн сайхан ёс жаяг байдаг. Ер нь бол хоосон чанар гэдгийг таниулах гэж байгаа. Маш нарийн нэгт нямбай сайхан илсээр тэр их хүний сэтгэл булаам их сайхан юм хийсэн мөртлөө хоромхон төдий дээр нь шууд л мод тавиад гал асаагаад ингээд эвддэг. Тэр нь юуг бэлэгддэг вэ гэхээр хоосон чанарыг бэлэгдэж. Бид бол одоо юмд ертөнцийн юмсад шунад дачаахгүй юм шүү гэдгийг бэлэгддэг учиртай. За дээрэс нь бол одоо жинсрэг нь 13 төрлийн арвай будаа, за өвс, юнгар дахил ордгоо. Тэднэр маань бол одоо тухайн бүртээ тэр галын ариулга өргөл болоод тэр муу юм болгоныг арилгах маш нарийн зай болж өгдөг. Зодчо лам хубраг хүнэн энэ хүү бисалгал даяаны хийснээрэн хандам бурхны ивэлд багтан номын хүч чадлыг олохын зэрэгцээ. Их болсон 6 зүйлийн хамаг амтан бүгдийг энэрн нэгүүлсэх бодин сэтгэл төрхөөс гадна жинхэнэ зодол луйжин чалам болдог бай. Дээдийн номын ариун их хадис жанлава талбур тийшэн нарны гэрэлмэт сацран мандан бадар тугай.